гэр хорооллыг барилгажуулах, утаа төгжрлийг бууруулах тухай хуулийн өөрчлөлтийн хилцгээс явж байна. Тэгэхээр хилцгээс явж байгаа үед энэ үзэл баримтлалын шинжтэй бас зөрүүтэй байр суурьуд гарч байна. Жишээ нь энэ хуулийн дээр барилгажуулах сан байгуулна гэж байгаа. Сан эмчин мэдээж орлоготой зарлагтай байж таарна. За хуулийн төсөл бичснээр гэр хорооллыг дахин төлөлтийн хүрээнд бий болсон орон сууцыг худалдан борлуулснаас орлого олно. Сангийн орлогыг одоо үндсэндээ нийслэл орон сууц худалдан борлуулж орлого олно. Энэ одоо ингээд нэг юм бизнесийн харилцаанд яг яаж оролцох гэдэг байгаа. Сангийн зарлага хэсэг нь ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалтын орон сууцны барилгыг буулгах, шинээр барихад энэ сангийн мөнгө зарцуулагдана. Барилга одоо нийслэлээс шинээр барина гэдэг нь яг ямар ойлголтууд энэний цаана явж гинэ үү. Тэгэхээр яг өнөөдөр засгийн газараас шинэ засгийн газараас тодтгол өргөн барьж байна. Энэ тодтголын үндсэн бодлого чиглэлийг эдийн засагт бизнест төрийн оролцоог хэрхэн яаж бууруулах уу? Зохицуултыг хэрхэн яаж бууруулах уу? Энэ төвлөрсөн удирдлагыг хэрхэн яаж тараах уу? Төвлөрсөн зохицуултыг яаж багасгах уу гэдэг бас үзэл баримтлалын өөрчлөлтөнд өнөөдөр өргөн барьсан хэдийгээр төсвийн тодтголч гэсэн энэ хүрээнд төсвийн бодлогодоор энэ асуудлууд явж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр үзэл баримтлалын төвшөнд засгийн газараас барьж байгаа бодлогын төвшөнд энэ хуулийн зарим өөрчлөлтүүд нийцэхгүй байна гэдгийг хүрээнд Арц намын бүлгийн гишүүдээс олон гишүүнээс санал гарч байгаа учраас Арц намын бүлэг энэ хуулийн төслийн өөрчлөлтөн дээр 3 хоногийн завсарлага авъя. Эх 7 хоногийн даваа гарагийн бүлгийн хурлаар бид энэ асуудлыг хэлцэж байр суурь нэгдэх хуулийн төсөл санаачлагчдаас нэмэлт мэдээлэл авах юм шаардлагатай байна. Иймээс Арц намын бүлэгт завсарлага өргөхийг хүсье. Бид 2023 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын авто замын төгжрлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцчлуулах тухай хууль баталгатаа зэрэгцэж Улаанбаатар хотод баригдах барилгын ногоон байгууламжийн харьцаанд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл нийт барилгажих талбайн 60% нь барилгаж нь, үлдсэн 40% нь ногоон байгууламж, авто зам зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байгаар ийм өөрчлөлтийг оруулсан. Тэр утгаараа гэр хорооллыг орон сууцчлуулах энэ хуулийн хүрээнд газар чөлөөлтийн сангаас хамгийн нэгдүгээрт бид нар газар чөлөөлтийн ажлыг зохион байгуулна. Хоёрдугаарт бид нар чөлөөлөгдсөн газар дээр инженерийн шугам сүлжээ дэд үтсийг татах ажлыг зохион байгуулна. Гуравдугаарт ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин одоо барихад энэ одоо сангийн хөрөнгийг зарцуулна гэж байгаа. За сангийн өөрийнх нь хөрөнгийг захин зарцуулах, түүнд хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал баталгаар байгаа. За саяны таны асуусан асуултын бас нэг хоёр дахь зүйл бол энэ ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнд амьдарч байгаа хүмүүсийн барилга орон сууцыг буулгасан тохиолдолд тэр хүмүүсийг төр орон сууцнд шилжүүлэх зохицуулалт хөрөнгө эндээс гарахгүйгээр энэ бол яг энэ тохиолдолд гарч явна. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг бид ерөнхийдөө ихэвчлэн төр хувийн хвшлийн түншлэлээр явуулъя. Төр хувийн хвшлийн түншлэлээр ашиглалтын шаардлага хангахгүй барилгууд дээр тендер зарлах замаар одоо ч гэсэн явж байгаа, энэ жишгээр явж байгаа. За бидний нэг гаргасан шийдвэрүүд 40-50 мянга орчмын хотын төвийн 4 давхар орон сууцуудыг үндсэндээ одоогоор шийдэл гаргахгүй 20-40 батлагдсны дараа өндөржилт, барилгажилтын хэмжээний талаар их хурлаас батлагдсан ерөнхий төлөвлөгөө, үргэлжилж батлагдах хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөөнийхөө хүрээнд энэ хавийг шийдээ бусад ашиглалтын шаардлага хангахгүй газрууд дээр тендер зарлаад явж байгаа. Тухайлбал юм бол энэ 4-р одоо дэлгүүр орчин дээр тендерүүд зарлагдсан явж байгаа гэдгийг хэлье. За газрын хөгжлийн сангийн хувьд яагаад бид нар энэ хуулийг өнөөдөр ингээд заашгүй оруулж ирэх шаардлага үүссэн бэхээр яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод энэ 8-9-р сараас эхэлж зарах урт хугацаатай хөгжлийн зээлээр баригдсан болон буцалтгүй тусламжаар баригдсан 2000 орчим айлын орон сууцыг бид нар зарах шаардлага үүсэж байгаа. Энэ зарагдсан барилгыг бид нар нэгдсэн сан төвлөрүүлээд хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу газар чөлөөлтийн ажлуудыг төлөвлөгөөтэй үргэлжлүүлж явуулах түүндээ дэд үтс татах шаардлагатай. Өмнө нь ийм зорилттой хэд хэдэн барилгууд баригдсан, бондын мөнгөөр хэд хэдэн орон сууцны хорооллууд боссон боловч дараагийн газар чөлөөлтийнхөө сан нөхөн одоо бүрдүүлэлтийг хийгээгүй улмаас газар чөлөөлтийн ажлууд ингээд үндсэндээ өнгөрсөн жилүүдэд явагдаагүй энэ гашуун туршлага дээр үндэслэж бид нар энэ санг байгуулж байгаа. Би өмнө нь хэлсэн газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захин зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурд батална. Энэ баталсан акт нь өөрөө нийтээр дагаж мөрдөх акт учраас хууль зүйн дотоод хэргийн яамны захиргааны актын нэгдсэн бүртгэл бүртгэгдэж явна. Энэ утгаараа иргэдийн оролцоо,
тухайн Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, тухайн одоо хэсэгдсэн ерөнхий төлөвлөгөө, тухайн нэг чорооллыг хөгжүүлэх төлөвлөгөөнд нийцүүлж энэ хөрөнгийг одоо захин зарцуулах энэ одоо чиглэлээр ажиллана. Мэдээж хэрэг олон нийтийн оролцоо, хөндлөнгийн хяналт, төрийн бас байгууллагуудын оролцоог хангаж энэ хөрөнгийг захин зарцуулах удирдах зөвлөл бүрэлдэж ажиллана л гэсэн ийм одоо үндсэн одоо төлөвлөлтөй байгаа. Журам маань тэгж боловсрогдно. Хууль батлагдсаны дараа удирдах зөвлөлд орох бүрэлдэхүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулах. Яг одоогийн